За өнөөдөр хэдүүлээ харуул зан Q18 2025 оны бодлогуудыг бодсон сонирхон раунд 1-ийн. За одоо яг одоо тэмцээн болж байна. Тэгээд тэмцээн 12-оос эхэлсэн. Тэгээд 4 цаг хүртэлхээр одоо эд дунд явж байгаа гэсэн үг. За тэгэхээр бодлогуудын болохоор байлгадын ер нь бодоод үзсэн. Тэгээд тийм болохоор хайлт ер нь тайлбарлаад явахыг оролдъё. За эхний бодлого бол warm up гэж байна. Тэгээд warm up болохоор ерөөдөө шууд Excel төлөөр шууд metadata-г нь харна. За тэгэх юм бол одоо HC-UR8 гэдэг флаг нь харагдаж байна. За same or гэдэг орж явах юм бас бодлого байна. За энэ болохоор нэг хоёр текст файл өгсөн байгаа. Тэгэхээр ер нь бол хоёулаа ижлэх юм уу? Нөгөө ялгаатай тэмдэгтүүд нь түүгээ авчих гэсэн үг. За жишээл код нь болохоор нэг иймэрхүү. Хэрвээ энэ хоёр ингээд аль хэлнгээр нэг үгүй ялгаатай ах юм бол ингээд хэмжнэ гэсэн үг. За ажиллаж үзэх юм бол ингээд гараад ирнэ гэдэг. За дараагийн бодлого бол толгой. За нэрнээсээ харагдаж байгаа нь болохоор хийдэр гэсэн үг шүү дээ. Тэгэхээр бидэнд болохоор нэг иймэрхүү файл бол өгдөг юм шиг байна. За толгой. За тэгээ энэ файлын хийдэр нь харах юм бол nice гэдэг. Nice гэж одоо png-ийн хийдэр гэсэн үг шүү дээ. Nice 54 YM гэдэг гэсэн. Тэгэхээр энийг засны дараа бол ингэж харагдана. Нэг ихний нэг 8 байна уу 4 байтыг өөрчлөх болно гэсэн. Тэгээ засны дараа ингэж файл нь харагдана гэсэн. Монголд гэдэг. За дараачих нь болохоор chunk гэдэг бодлого байна. Тэгээ chunk ялгууны бодлого байна. За орж үзэх юм бол за бид нар болохоор иймэрхүү backup файл өгдөг юм байгаа. Flashbang гэдэг юм байна. Тэгээд Wireshark-аар нээж үзэх юм бол энэ дунд нь болохоор нөгөө баахан HTTP request аваад байгаа шүү дээ. Тэгээд голд нь болохоор нэг тийм data гэдэг нөгөө part 1 яваад байгаа. Тэгээд part 2 гэдэг иймэрхүү hex-үүд яваад байгаа гэсэн үг байхгүй юу? За тэгээд эдгээрийг болохоор код бичээд ер нь бол тэр part-ууд нь цуглуулад авна гэсэн үг. За chunk болохоор ингэж харагдаж байна. За эхлээд болохоор хэдүүлээ backup унших нь. Тэгээд хэдүүлээ PyShark гэдэг санг ашигласан. Тэгээд уншиж байгаад HTTP traffic-ийн тэгээд саний data гэдэг хэсгүүд ингээ ер нь түүг авчиж байгаа гэсэн үг байхгүй юу? Энэгээр яг тэнцвүүгийн тэмдэг артын data mata гэдэг байгаа шүү дээ. Тэрийг түүж аваад хэдүүлээ flashbang гэдэг текст руу бичиж чинь. Яг бичээд байгаа шалтгаан тохиол дахин ажиллаж байхаар амар ядраат энэ айгу том болохоор тэгээд буцаа flashbang гэдэг текст файлаа. За flashbang нь болохоор нэг бүтүүрийн hex бол харагдаж байна тий. Тэр айгүй том зураг гэсэн үг байхгүй юу? За тэгээ энэ hex-үүдийг аваад буцаад hex-ийг уншаад тэгээ base 64-оор decode хийгээд тэгээд файл руу бичээд тэгээд яах юм бол flashbang-ийг иймэрхүү файл үүсэж байгаа байхгүй юу? Энийг ажиллуулах юм бол тэгээ open хийх юм бол манай флаг маань харагдаж байна гэсэн үг. За ерөөд бол Wireshark-аас нөгөө программинг талтай бодлого байна гэсэн үг. Одоогийн байдлаар энэ бодлогыг тарантило тардлаа гэлээ. Тарлалею таралалею. Энэ бодсон байна. За Super Secure Bank. За энэ болохоор жоохон бас ялгооны бодлого жоохон гүйсээ байж магадгүй. За юу ч энийг болохоор хэдүүлээ APK файл бол өгсөн байгаа даа шүү дээ. Тэгэхээр би нэг жадагсаа нээж үзээд үзцгээе. JDAX гэдэг. За open file хийлээ, APK орууллаа. За хэдүүл ер нь бол ингэж болох юм. Бас шууд APK төлөөр задлаад үзчихэж болно. Гэхдээ яг жоохон ядаргаа талтай. Энэ вебсайтын нэр ач дөө. За хэдүүл энэ болохоор юу руу орж үзэх юм бол Super Secure app руу орж үзэх юм бол яг энэ болохоор би шууд ингээд задлсан байгаа гэсэн апп төлөөр ингээд задлсан байгаа гэсэн. Ерөнхийдөө ийм файл гараад ирнэ. За хэдүүлээ ийш ороод эхнээс нь com руу ороод тэгээ харуулсан гэдэг юу руу орох юм бол иймэрхүү эхний гэдэг текстийг уншиж шээ тэ. Тэгэхээр хэдүүлээ энэ болохоор задсан asset дотор бол байдаг. Тэгэхээр эхний хэсэг бол ингэж харагдаж байгаа шүү дээ. Энэ болохоор мэдээж base 64 байна.
Тэгээд base 64-ыг яаж үзэх юм бол эхний хэсэг нь гараад ирж байгаа гэсэн үг. За хоёр дахь хэсэг нь болохоор айгүй жоохон гүйсээ. Яг би нэг анх бодлого review хийхдээ бодож байхдаа нэлээд арай өөрөөр бодогдсон л та. Энэ дотор болохоор аппликейшн апкийн таад нөгөө эмулятор дээр суулгаж олон зүй сертификатыг тааруулж агаад тэгээд тааруулсан дараа болохоор нэг регистр логин гэдэг нэг функц байгаа. Тэгээд API дээр холбогддог. Тэгээд би болохоор интернетээр флагийн хэсгийг авдсан болоо гэж бодоодсэн. Айгу том байгаа юм заа. Ер нь бол айгу том код гэсэн үг. Тэгээ яасан ч асуусан ч ер нь бол үгүй гэж таарад. Ер нь болохоор суперсикийг апмап гэсэн. Тэгээ ер нь бол database-тэй холбоотой юм байсан гэсэн. Тэгэхээр яг зүгээр энэ дотор үзсэн чинь иймэрхүү base 64-д байсан байхгүй юу? Тэгээд энийг ингээд үзсэн чинь энийг тикотыг үзсэн чинь нэг иймэрхүү болчихж байгаа гэсэн үг. Иймэрхүү флаг гараад ирж байгаа гэсэн. Яг гоо жоохон гүйсэж магадгүй л. Гэтэ тэгээд хүнөөстэй нэг баг бол болцсон л байна. За супер секур. За би новскурыг бол ерөөс оролдож үзээчгүй. Ер нь бол жоохон залхуу өрөөлээ. Бүрсэн л дээ. Яа. За flag giveaway гэдэг бодлого байна. За энэ болохоор ер нь бол юм бол энэ button өөрөө disable байгаа байхгүй юу? Тэгээд нэг нь disable-ыг болиулаад юм бол манай flag гараад ирж байгаа гэсэн үг. За энийг бол баг ихэнх баг бодсон байна. За web encryption гинэ. За энэ нэг encrypt хийдэг юм байна. За source code нь харах юм бол за зэмчээ төө. За энийг JavaScript ажиллаж байгаа шүү дээ. Тэгэхээр license гэдэг. За энэ болохоор энэ за энэ base 64 тэгээд K-ийн дан тэгээд ерөөхдөө нь болохоор XOR даа гэсэн үг шүү дээ. Тэгэхээр энэ болохоор нэг юм бодчихно гэсэн үг. За base 64 ингээд нэг тийм binary data ч юм уу те гараад ирж байгаа гэсэн үг. Одоо нэг XOR доод хэдүүлээ K-ийн мэдж байгаа. K-ийн болохоор IF8 харуул занг гэд манай флаг гараад ирж байгаа гэсэн үг. За энийг бас их баг боджээ. За дараагийн бодлого BBSQL гинэ. За энэ ямар нэгэн юу байхгүй шууд PHP баг. Тэгээд бид шууд ингээд үзчих болно. За ингээ flag гараад ирж байгаа гэсэн үг. Нөгөө true or false гаргаад нөгөө бод шээ. Тэгээд true болгоод гаргах болчихсон байхгүй юу? Ер нь бол формын. Яг би нөгөө амар тийм дэлгэрэнгүй тайлбарлахаас жоон залхуул хүрээд байна л да. Эдгээр бол нөгөө айгүй simple юм даа болохоор. За Эрдэнэсийн автор гинэ. За энэ болохоор тэгээд нэг код яах юм байна. Эрдэнэ сайхан шиг. Тэгээд нэг гүүгээд шээ тий. Тэгэхээр энэ хугацаатай гэж магадгүй гэсэн үгтэй. Тийм яг нэг хугацаатай гэж магадгүй юм байна. За тэгээ Эрдэнэсийн автор хаана вэ? Пимма тий. Дорж авах бодлого байна. За энэ болохоор ингэ болчихно гэсэн үг. За хэдүүлээ ерөөхдөө 1000-аас 9999 хооронд гүйлгээ тэгээ end pointer-ын check хийлгээгээ авчихна гэсэн үг шүү дээ. Тэгээд ингээд error-оос бусад байх юм бол тэгээд манай flag гараад ирж байгаа гэсэн үг. За яагаад таад анзаарч ивэл яагаад таад за би нэг ажил харагч явчихсан. За яагаад ингэж session-ээр авч байгаа вэ гэхээр энэ ч болохоор нөгөө цаана хугацааг шалгаад байгаа байхгүй юу. Тэгэхээр та шууд нөгөө get request гэдэргээ явуучих юм бол нөгөө header дээр ч юм автаад хийгдэхгүй болчихно. Тэгэхээр ингээд session эхлээд үүсгэж get хийгээд тэгээд дараа нь хэдүүлээ кодыг постоор ингээд явуулаад байна гэсэн үг. Тэгэхээр нь бол нэг энэ дээр анхаарах хэрэгтэй хэдүүлээ та магадгүй proceed биш зур Python дээр ингээд бичсэн бол ингээд бичвэл илүү зүгээр. За ингэж явж байгаа юм бол ингэж явж байгаа нэг flag нь гарч ирсэн байна шүү дээ. За энийг жоохон хүлээх үү яах вэ? За зэлэх ч юм уу тийм одоо жоохон удаж магадгүй л. Ямар ч тач бол ингэж явсараа хараал занг ингээд гарч ирэх юм байна. За дараагийн бодлого ping pong болсон. За SQL more гэж юм те. За ерөөдөө энэ болохоор юутай адилхан. Эхний SQL-тэй адилхан. Гэхдээ шууд логин хийгээд яахгүй. Логин хийж флаг нь ирэхгүй гол нөгөө логин хийчихэд үгүй логин яахгүйгээр энэ болохоор union injection болно л доо. Union хийгээд тэгээд flag-ын database-ээс нь ухна гэсэн үг. За жишээлх юм бол одоо хэдүүлээ өмнө яасан payload үзэлтэй 100 ингээд. За ингээд нууц мэдээлэл орлоо, ширээн дээр наваа гэж байна шүү дээ. За хэдүүлээ энийг
нэг тэмдэглэлийн юм гаргачих заяа. За энэ болохоор бас нэг өөр юмний байна. За хэдүүлээ password дээр нь болж байгаа үзчихье заяа. Password дээр нь бас болж байна те. Тэгэхээр injection маань. Тэр хэдүүлээ энэ дээр нь union select 1 2 3 гэ ерөөхдөө 1 2 гээд таблын нөгөө баг return хийж байгаа багныхын тооноос нь хэдүүлээ хайж байна. Тэгэхээр алдаа гарч ирэл нь бол биш гэсэн үг. 3 гэж үзье. Алдаа зааш нь буруу 4 гэж үзье. Тэгэхээр ингэ болж байгаа гэсэн үг те. Тэгэхээр манай 2 гэдгийг болохоор манай дэлгэцэнд шууд return нэгээд байгааз. Тэгэхээр ерөнхийдөө нэг union select 1 2 3 4 гэдэг ингэж байгаа. Тэгээ password нь болохоор юм гэсэн үг. За 2 нь ирж байгаа ч хэдүүл зүгээр тестч үзье л та. За энэ дээр нь би болох бимба гэж биччихье. За тэгэх юм бол бимба гэж босч ирж байна уу? Тэр бимба гэж босч ирж байгаас. Тэгэхээр 2 дээр нэдүүл ерөөхдөө өөрсдийнхөө payload-ыг бичиж болно гэсэн үг. За жишээлх юм бол MySQL гэж бодох юм бол version гэж үзье л та. Тэгэхээр одоо version болохоор 8.0.42 гэ тэ. Тэгэхээр гараад ирж байна. За яг одоо ингээд ерөөхдөө та энэ дээр шууд хүснээ хийж болно гэсэн үг заяа. За жишээлх юм бол MySQL Client SQL гэж юм бол та ятгэлээд ингэ гэсэн үг. За энэ болохоор миний web pod дээр эхлээд scheme-ийн нэрийг аваад тэгээ scheme-аас нь таблууд нь олоод таблаас нь нэг таблет нь ямар баг нагааг олно. Тэгээд тэр багнаасаа рекордууд нь авна гэсэн үг. Гэх мэтлэнгээр ер нь бол ингээд үзнэ. Тэгээ ерөөдөө би аль хэдийн нөгөө ямар таблет юу байгааг мэдчихэж байгаа болохоор тэгээд шууд нэг юм хөх гэсэн үг. За хэдүүл union select 1 2 гэсэн юм чам. Энд дээр хаалтаа нэгээд select flag from users where username equals to admin гээд ирэхэд бол тэгэхээр энэ users гэдэг таблет дотор admin гэдэг юу нь болохоор flag хадгалж байгаа гэсэн үг байхгүй юу. За ирэхэд та admin MySQL injection мэднэ хаал гэж бодож байна. За ингээ манай flag гараад ирж байна гэсэн үг. За энийг угаас 3 баг л хэдийн хийцэн байна. Үгүй үү? Окей, after гэдэг баг байна. За дараач нь болохоор Pixel Quest. За энэ болохоор Mr. Ууганагийн бодлого байна. За энэ болохоор за хэдүүлээ бидэнд болохоор нэг тийм юу өгч байгаа шүү дээ. Zip файл өгч байгаа. За хаана галээ. Тийм Pixel Quest гэдэг. За тэгээ ерөөдөө ингээд нэг файлууд нь харах юм бол за main гэдэг юм дотор орё л доо. За хэдүүл яаж flag авах юм бэ гэсэн чинь за admin гэдэг юу дотор зөв admin дотор болохоор хэдүүл admin гэдэг юуг дуудах хэрэгтэй. Тэгвэл хэдүүл admin HTML-ээс нь flag авах гэсэн үг. За тэгэхээр энэ admin болохоор дотроо 5001-р port дээр ажиллаж байгаа гэдгийг анхаараарай. За тэгэнгүүт яг өөр дахиад нэг сервис нь болохоор юу вэ гэсэн чинь home руу post request явуулаад тийшээ text гэдэг нэг дата нөө бодохоос нь авах юм байна. Тэгээд localhost 83.11 гэдэг текст байх юм бол энэ өгсөн уурлын шууд эргэлжийн юуг input-ыг sanitize хийхгүйгээр шууд уншаад байгаа гэсэн үг. За тэгэхээр манай plan болохоор юу ижлэх гэсэн үг. Хэдүүлээ энэ end point руу localhost 83.11 гэдэг юуг include хийгээд нэг payload оруулаа гэсэн үг. Тэр payload нь болохоор хэдүүлээ энэ admin гэдэг хуудсыг уншна гэсэн үг. За тэгэхээр ерөөдөө нэг ингээл болоо гэсэн үг. Одоо хэдүүлээ post request хийгээд энэ сайт руугаа home руу home гэдэг end point руу post request явуулна. За ямар юу явуулахыг гэхээр энэ болохоор цаана юу text гэдэг параметр юу авч байгаа? Form авч байгаа. Тэгээ text руу нэдүүлээ localhost 5001 гэж байгааз 5001 гэдэг чинь өөр энэ дотор localhost 5001 дээр ажиллаж байгаа байхгүй юу? Тэгээ 5001 рүүгээ admin-ыг дуудана гэсэн үг. Тэгээ admin гэдэг end point-ийг дуудана. Тэгээд мөн манай хэдүүлээ localhost 83.11 гэдэг текстийг хавсрах ёстой. Тэгэхээр ингээд сүүлдэн зүгээр нэг ингээд оруулж байгаа гэсэн үг. За энэ болохоор solution болохоор юм байх хийжсэн бодожсэн юу одоо Steph ертөнцийн дээр мэн одоо superior гэдэг нэрээр алтартай ах байгаа. Тэгээ энэ solution болохоор би шууд хулаа тавьсан. Ерөнхийдөө тайлбар нь болохоор иймэрхүү гэсэн үг. За энийг хэдүүл ажиллуулж үзэх юм бол Pixel Quest ингээ манай флаг гарч ирж байна гэсэн үг. За дараагийн бодлого за вебүүд бол болчлоо. За crypto warm up. За энэ бүгд төр бодсон байл гэдэг. Энэ болохоор Malbolk гэдэг юм байт юм аа. Тэгээд нэг ажиллаж үзэх юм бол энэ болохоор
Юу лээ? Буруу копицсан уу? Ба. Lead characters гэнэ үү? За энэ ч юу лээ? За мутаж нэг иймэрхүү юм байсан санагдаж байна. За байж үзээд би нэг үзээг өрчиж. За Shibari identifier руу ороод ASCII 85 бол биш ахаа гэдэг. Тийм шүү дээ. ASCII 85 гэдэг юм байсан шүү guys. За warm up руу. Би бодлого холцсон юм байна. Guys. Энэ warm up нь болохоор өөр юм биш. Энэ хинээ оруулсан болов мэдэхгүй. Энэ нөгөө за окей. Энэ жаах. За энэ болохоор саяныхаар ASCII 85 байсан байна. За дараас нь болохоор AES гэх яг software ахын бодлого байна. За тэгэхээр нэг хэдлүүдэнд нь болохоор challenge гэдэг файл өгсөн байгаа. За нэг иймэрхүү гэсэн үг. За файл дээр нь болохоор манай flag байна. Тэгээд k нь болохоор flag-ийн эхний 6 тэмдэгт гэсэн үг. Тэгээд тэрний хашна. Тэгээд k-ээр нь ягаал буцаад encrypt-лж байгаа гэсэн үг. Тэгээд ерөөдөө output нь бол ингэ гэсэн үг. Тэгэхээр хэдүүлэнд нь мэдгэж байгаа зүйл нь болохоор юу шүү дээ. Харуулцан гэдэг flag-ийнх нь формат шүү дээ. Тэгэхээр энэ болохоор манай хэдүүлийн формат болохоор яг 6 тэмдэгт байна. Тэгэхээр хэдүүлээ бодохын тулд зүгээр ингэсэн гэсэн үг. Энийг нь авангуудаа буцаад k үүсгэж чинь. Тэгээд тэр k-ээр нь буцаад шифр үүсгээд буцаад саяны үг нь decrypt-ийг л гаргаад ирдэг гэсэн үг. Тийм бааз. За энэ сүүлд нь юу нь болохоор pad хийсэн болохоор ингэж гарч ирж байгаа гэсэн үг шүү. За first load reloaded гэж байна. За энэ болохоор яг юу юм байна л да. Яг л малбол гэх юм байна л да энэ. Тийм шүү дээ. Гэтэ нэг хүн бод нэг ч хүн байгаа юм уу те. Зүг. Энэ болохоор малбол гэдэг нэг иймэрхүү юм байт юм аа guys. Тэгээд нэг копитод энэ дэр малбол гэдэг run хийх юм бол ажил гаргаж. Окей, за иймэрхүү. За дараач нь болохоор ECB байх хэвээр. За энэ болохоор их гоё бодлого зөө. Би нэг тайлбарлаас гоё тайлбарлах юм аа. За бидэнд болохоор challenge гэдэг файл бол өгдөж байгаа. За энэ яадаг вэ гэсэн чинь ерөөдөө ECB-гээр encrypt хийгээд decrypt хийгээд байгаа гэсэн үг шүү дээ, тий. За тэгсэн чинь хэдүүлээ. За ажиллаж үзье л да. P challenge. ECB. За тэнгуүл хэлбэл нь ямар акшн бэ гэсэн чинь save болон load. Тэгэл save нь болохоор ерөөдөө хэдүүлээ нэг юм хадгалах нь load болохоор хэдүүлээ level 1337 байх юм бол хэдүүлээ flag авч байгаа гэсэн үг. За хэдүүлээ flag-ыг хэдүүлээ input ерөөдөө ингэж байгаа гэсэн үг. За хэдүүлээ хичээлүүд би Bimba-г оруулчих л да. Тэнгүүд эн чинь цаанаа name тэнцүү Bimba болоход одоо энэ дээр хэвшээ тий. Name тэнцүү Bimba тэгээд ингэж тавингуудаа level тэнцүү 1 гэд ингэж encrypt-лээд байгаа гэсэн үг байхгүй юу? Тэгээд хэдүүлээ энийх нь нөгөө encrypt зэмийг нь авангуудаа буцаад decrypt гэх юм бол level нь 1337 байх юм бол хэдүүлээ flag авч байгаа л гэсэн үг. За тэгээд та ерөнхийдөө ECB-ийн нэг юуг мэдэх бол attack-уудыг мэдэх юм бол Oracle-ийг мэдэх юм бол энэ чинь нөгөө ECB чинь one pad attack гэж байдаг шээ тий. За жишээлх юм бол яг би бүр дэлгэрэнгүй ямарг байна л да. За ийм 16 байлаа гэж бодъё л доо. Тэгээ энэ чинь 16 за энэ дээр хичээл flag гэж байгаа л да. Flag юу юм ч юм уу тий. Тэнгүүд хэдүүлээ энэ 15-ыг өгөх юм бол энэ flag ихний үсэг нь авчиж байгаа. Тэгээд ингээ явж жунгуудаа хэдүүлээ энэ дээр ингээд brute force их маягаар. Яг энэ болохоор ECB-ийн one padding attack гэдэг төрөлд орчин. За энэ болохоор одоо хэдүүлэн бодох байгаа бодлохоор арай өөр. Хэдүүл энэ дэр жоохон ихтэй юу л да арай нэг tricky бодох хэрэгтэй заяа. За хэдүүлээ эхлээд за энэ solution болохоор юу шүү. Ингээхэн өөрийнх нь юу шүү бодолт. Тэгээд ерөөд энэ надад аяг гой таалагдсан болохоор гой санагдсан юм. Угаас ингэж л бодно л доо. За name болохоор хэдүүл ингээ өгч заяа. За хэдүүл ерөөсөө эхний input-ыг ингэж өгөөд 337 гэж өгчээ л доо. Тэгэх юм бол энэ чинь цаана name тэнцүү ингэж болонгуудаа 16 тэмдэгт болж байгаа юм чинь эхний блок нь болчихж байгаа гэсэн үг байхгүй юу. Тэгээд дараагийн блок болохоор манай 337 ч өөрөө орж ирээд тэгээд level 1 гэж орж ирж шээ тий. Тэгээд padding нь орчиж байгаа гэсэн үг. Тэгэхээр өөрөөр хэлбэл эндээс 2 A B гэдэг зүйл үүснэ гэсэн үг шүү тий. 2 блок үүснэ гэсэн үг.
За 337 гэж тасалж байгаа нь болохоор ерөөдөө дараа нь залгаад 1337 болох гэдэг хэсгийг анзарч байгаа. За дараагийн payload болохоор хэдүүлээ AAA тэгээд BBB гэж өгөх юм бол за энэ буцаад ингээд таслагдана. Тэгээд BBB гэж орж ирнэ. Тэгээд манай яагаад ингэж BB ингэж орж иж байгаа гэхээр энийг яг level 1 гэдгийг ингэж дүүргэж байгаа гэсэн үг байхгүй юу? Энэ блокийг. Тэгээд энэ блок нь яг дүүрээд хэдүүлэнд нь болохоор XYZ гэдэг 3 блок гарч ирнэ. Яагаад 3 блок гэж би нэг гайхдаг байсан байхгүй юу? Яагаад 3 блок гарч ирж байгаа юм бэ гэсэн чинь энэ хоёр блок нь аль хэдийн ингэ дүүрч байгаа байхгүй юу? Тэгмээд энэ чинь AES чинь угаасаа padding хийх ёстой. Тэгмээд энэ дахиад нэг зүгээр ингэ 16 юг ингэ гаргаад ирчих гэсэн үг. Тэгмээд энийг дахиад encryptlээд Z нь болохоор хинт чирэггүй зүйл гэсэн үг байхгүй юу? За тэгэхээр хэдүүлэнд нь хэрэгтэй зүйл болохоор XY гэдэг хэрэгтэй. Тэгээд хэдүүлэнд энэ дээр болохоор энэний B блок хэрэгтэй гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр өөрөөр хэлбэл одоо XY наваад энэ дээр тавиад тэгээд энийгээ B-г тавьчих юм бол энэ чинь юм болно гэсэн үг. AAA BBB тэгмээд манай B блок орж ирж байгааз тэгмээд энэ чинь level 1 гэж байна. Тэгээд дараагийн блок нь болохоор Y блок. Үгүй энэ чинь дараагийн болохоор B блок тэгмээд энэ чинь 337 гингүүтэй өмнөх блоктойгоо нийлээд 1337 болчихсон байхгүй юу. Тэгэхээр энийг decrypt хийх юм бол манай код болохоор ингэж болно гэсэн үг. За нэр нь тэнцүү ABB, level нь тэнцүү 1337 гэдэг дахиад ардталт нь дахиад нэг level байгаа гэж ойлгох гэсэн үг. Үнэн smart байгаа хэвээр. Энэ болохоор үнэ бас зэгүүн байгааз. Гайхалтай юм а тий. Орчин цаг гэдэг. За тэгэхээр хэдүүлээ шууд энийг ингээ тавиад үзье. За OpenSSL-ээр холбогдлоо. За хэдүүлээ Python shell үүсгэж. За тэхийн тулд эхлээд хэдүүлээ save хийх ёстой гэсэн үг шүү дээ. За save хийгээд AA гэж оруулна. Тэгээ 337 гэж оруулчихна. Тэгэх юм бол манад ингээ 2 AB гэдэг блок үүсэж байгаа үг. Тэгэхээр энэ блок нь болохоор нийтдээ 64 байт уртаа. Тэгэхээр хэдүүлэнд нь сүүлийн блок нэрт болохоор 32 сүүлийн 32 авчна гэсэн үг. За дараач нь дахиад нэг save хийн. За энэ нь болохоор AA гэж явуулаад дахиад BBB гэж явуулна гэсэн үг. Тэгэх юм бол хэдүүлэнд нь болохоор 3 блокийн хурдтай мэрж байгаа. Тэгэхээр хэдүүлэнд нь сүүлийн 32 блок бол ямар ч хэрэггүй. Тэгэхээр эхний 2 блок нь авна гэсэн үг. За одоо хэдүүлээ save хийгээд load хийгээд одоо блок явуулна гэсэн үг. Тэгэхээр энэ манай энэ болохоор XY гэдэг блок. Тэгээд эний B блок буюу хэдүүлээ эхний 32-ыг авна гэсэн үг. Сүүлийн 32-ыг авна. Тэгээ ингээ янгууд flag. Воола. Тэгээ харуул занг юу орно? A is cut and paste attack. Жаван. Би нэг бол өмнө иймэрхүү бодлого зүм өстой божоогүй. ECB гэхээр дандаа нэг one padding attack хийжсэн болохоос тэгээ яг энийг бол мэдчихаагүй байна. Тэгээ энийг бол сурсан байгаа шинээр. За дараагийн бодлого. За ингээ crypto болж байна. За reverse-с эхлэх юм бол миний reverse-ийн эхний 2 бодлого орж ирж байна. За reverse simpler. Simpler чинь яалаа. Энэ дээр оцсон шүү дээ. За энэ болохоор их амархан бодлого guys. За хэдүүл юудсан AD нээж үзье. Compile хийгээд за ингээ flag юу нас шалгах нь шүү дээ тий. Иймэрхүү цаана юм шалгаад байгаа л гэсэн үг. За ID-гаа нээгээд тэгээд simpler-ыг оруулж ирээд challenge оруулах юм бол за ирэхэд нэг иймэрхүү static утгууд байгаа юм байна. Тэгээд үлийнх нь энэ болохоор хэрэглэгчийн гарын input, user input. Тэгээд энэ болохоор input lane буюу хэрэглэгчийн гараас орсон утгын lane гэсэн үг. За хэрэглэгчийн хурд болохоор 39-ийн хурдтай байх нэ. Тэгээ гүйжснаа хэрэглэгчийн утгыг 37-тоо XOR доод 37 hex 37-тоо XOR доод тэгээ 19-ийг нэмээд тэгээд эдэртээ шалгаад байгаа гэсэн үг. Тэгэхээр хэдүүл яг эсрэгээр нь 19-ийг хасаад буцаад 37-тоо XOR хийгээд гараад байна. Simple юм тий. Тэр нь бодолт нь болохоор нэг юм гэсэн үг. За одоо тийм энэ удаа оруулж ирээл тэгэл ингээ оруулаад буцаагаал ингээ гарчихна.
За энэс гараад ирж байгаа. Ингээл гараад ирж байгаа гэсэн үг. За дараагийн reverse-ийн бодлого болохоор byte гэх юм уу. За энэ болохоор Hermes byte code гэж байгаа. Ерөөдөө JavaScript-тэй холбоотой бодлого байгаа. Тэгээ аль хэдийн нөгөө compile хийсэн код гэсэн үг байхгүй. Тэгэхээр энийг яаж боддог вэ гэхээр тэр нөгөө byte кодыг буцаагаад decompile хийдэг юм байдаг. Тэгээд л харъя. Reverse руу ороод апк руу ороод явах юм бол Hermes byte кодыг иймэрхүү төлөөр decompile хийх нэ. Гэтэ яг нөгөө шууд буцаад source код нь бол гарч ирэхгүй л дээ. Жохоо нөгөө ойлгомжтой болоо гарч ирнэ. За энийг хэдүүлээ харах юм бол HPC гэдэг нэг гарч иж байгаа. За хэдүүлээ энийг tools руу ороод Hermes руу ороод тэгээд Hermes decompile руу орлоо. Тэгээд ерөөдөө саяны юугаар заагаад compiled React-ыг гараад ирж байгаа. Нөө output файл нэг гараад ирнэ гэсэн үг. No such file гинэ. Окей, за ингээ гараад ирнэ. За манай decompiled код болохоор нэг иймэрхүү JavaScript код гараад ирэх юм. Яг энийг ингээ шууд ойлгоход бол маш хэцүү л дээ. Тэгээд ерхэд бол нэг шууд ChatGPT дээр рүү оруулаад жоохон ойлгомжтой болгож болно. Ерхэд шууд юм ChatGPT ашиглаад яаж ч арай амар зөө. Яг тэмцээний үед ч угсаа ойлгомжтой. Тэгээд хурдан байх хэрэгтэй шүү дээ. Тэр энэ тэгвэл амар. За тэгээд дараа нь ChatGPT-гээс гарч ирсэн дараа энэ нэг иймэрхүү Python код гараад ирэх юм. Нэг иймэрхүү. Тэгээ ерөөдөө саний ингээд амар ингээд ийм олон юм чинь ерөөдөө иймэрхүү юм болчихсон байхгүй. Тэгээ энийг ажиллуулах юм бол ингээд манай лаг гараад ирж байгаа гэсэн үг. Уул нь нэг иймэрхүү бодлого. Гэтэ яг заавал яг за би тэмцээнүүдээс л угаасаа мэдээж ChatGPT ашиглан тодорхой. Тэгээ нэгээр нь ойлгох гэж угаасаа жоохон зовно л доо энэ. За нэг бол уул нь болохоор нэг иймэрхүү бодлого гэсэн. За дараагийн Founder нэг бас орохоос өмнө G-graph-ыг нэг харчихъя заяа. За энэ болохоор тулгайгийн бодлого байгаа. Тэгээд тулгайгийн бодлого би юусоо бодож чадаагүй. Ерөөдөө таад үзсэн бол иймэрхүү бодлого байгаа шүү дээ. Одоо жишээл K гэж байгаа. K нь олчих юм бол хэдэлж шууд нөгөө flag-ыг create хийж чадна. Гэхдээ K болохоор нөгөө PLT-гээр ингээд шууд matplot гэдэг лөө. Тэгээд тэргүүр шууд ингээд инкрипт хийж байгаа байхгүй. Нэг иймэрхүү болгочихоос үг. Тэгэхээр одоо жишээлбэл эхний үсэг нь болохоор одоо 200-аас 250 хооронд буюу нь болохоор 225 авч юм уу те иймэрхүү гэсэн үг. Тэг энийг яг exactly ингээ болоход аюу хэцүү заяа. Тэг өөр болохоор энэгээр боддог гэсэн. Автомерис гэдэг те автомерис ч юм уу те. Тэг энэгээр орлоо ингээд pinpoint-уудаа ингээд заагаал ингээ яачдаг гэсэн. Гэтэ би бас exactly яаж чадаагүй. Олж чадаагүй. Тэгээ ерөөдөө датанд нь болохоор эхний юу болохоор 223 ч юм уу те ингээ гараад ирчаад 118 96 мурга. Тэгээ би бас энийг ингээ үзсэн байхгүй юу? Өөрөө бодох гээд. Ханаа. Тийм. Энэ ингээ датыг аваад ингээ 223-ыг гаргаж аз. Тэгээд get flag гэдэг одоо эн чинь буцаа нэг hex болох юм бол юм болчихно. Тэгээ буцаа ингээ задлах юм бол бас стил болохгүй байгаа байхгүй юу? Тэгэхээр би K-л буруу гаргасан байх гэж бодоод байгаа юм л да. За энэ бодлогыг бол нэг иймэрхүү би тэгээд бас бодож чадаагүй. Гэхдээ яг нэлийн бас нэг нохойг болохоор ерөөд бол нэг бодох зам болохоор нэг иймэрхүү л гэсэн үг. Урдч энэ зурнаас K яг 100 гаргачих юм бол тэгэл буцаал flag-а decrypt хийжнэ гэсэн үг. Тэгэхээр энэ толгойн бодлого байна. Энийг бол pseudo гэдэг баг бол утсан байгаа юм байна. Тэгээ scoreboard харах юм бол pseudo гэдэг баг тэгтгээр байранд явж байгаа юм байна. Тэгээд trallalio trallala гэдэг. Bombardino crocodile гэдэг лөө те. Эдгээр ингэ явж байна. За Pawn руу орцгоё. За last бүлэг. За Pawn-уудыг чинь би яг за Go winner. За Go winner болохоор Go дээр бичигдсэн зүгээр ерөөдөө retrieve юм байдаг хгүй retrieve гэсэн үг. Ерөөдөө шууд за ямар ч юм дээ цаа. FP болохоор одоо ингэ шууд Pawn ингэ бүх ингэ нөгөө юмнуудыг заамааргүй байна. Та хэд ингэ миний юмнуудыг үдчүүл илүү амар та. Миний YouTube channel байгаа зөө. Тийш ороод үдчүүл Pawn-уудын юмнууд ерөөдөө байгаа. Тэгэхээр би ингэ бүр exactly ингэ за ингэ иймэрхүү юм байдаг гэж хэлэхээр залхуу өрөөд наа.
Тэгэхээр ерөөдөө шууд бодлогын санааг яриад байгаа. За Go-winner болохоор Go дээр бичсэн кодыг return хийнэ гэсэн байхгүй юу? Нэг өөрөөр хэлбэл гисээр нэг юу за нэг buffer амар олон утга аваад тэгээд үлээ нөгөө return point нь өөрчлөөд bin гэдэг функц руу үсрээ болоо гэсэн үг. За ерөөдөө энэ энэ да тий. За би танд ажиллаж байгаа юм бол эхлээд хэдүүлээ Go-winner-ийнхаа offset болно гэсэн үг. За 300-аар явах юм бол тэгэхээр манай 40 гэсэн үг шүү дээ. Тэгэхээр win гэдэг функц нь үү? Тийм win баг юм те. За тэгээд 40-оор ингэ дүүрэнгүүд энэ дараагийн адрес болохоор манай read гэдэг gadget таахгүй юу? Тэгээд read гэдэг gadget-аа оруулаад тэгээд win-рээ дуудах юм бол манай болчихж байгаа гэсэн үг. Ингээд хэдүүлээ. Лаг авах нэ. Уулнал. За gadget-ийг таад яаж гарахыг мэдмээр авах юм бол Go-winner гээд ингүүд нь чи асрах gadget-ууд гараад ирнэ штэ. Тэгээд эндээсээ read гэдэг gadgets олох нэ. Окей. Beyond limit бааз лайтер шиг те. Hint нэг оноо индексийг ашиглах хэрэгтэй гинэ. За бид болохоор ямар хөө юм өгдсөн бэ гэсэн жаа. За энэ дээр харчих юм уу? Баазыг устгач. За beyond limit гэдэг бодлого болохоор за бидэнд хоёр character байгаа. Тэгээд нэг юм string авах нь байна. Хэдүүл энэ хоёр character-ыг ерөөдөө утгын солих ёстой гэсэн үг байхгүй юу? Хоёул өөр авах юм бол амжилттай болоод шил дуудаж өгнө гэсэн. За доор болохоор хэдүүлээ name гэдэг юу руу чарлага өөрчлөх боломжтой. Тэгэхээр манай дэг чарын юу ч юм болохоор 4 byte гэд бодчихно. Тэгээд ерөөдөө энэ чинь дээр нагамж хасах индексээр аваад тэгээд нэг хасах 5 хасах 6 мургай гэх юм бол ерөөдөө энэ check mech нь өөрчлөлт явуулна гэсэн үг. За ерөөдөө зүгээр нэг C-ийн юу шиг гэсэн үг шүү дээ. Байрчил хасах за 4 гэж үзье зөө. Тэмдэгт за F амжилтгүй. За хэдүүлээ баг ингэ явчих болно дөө ингээд. Хасах 2 гэж brute force тоол. 3 4 хасах 4 бас байхгүйсэн тий. Хасах 5 ингэ болчихсон байхгүй юу. Тэгэл за энийг хэдүүлээ shell дээр нь үзэх юм бол хасах 5 амжилттай болчихсон юм тий. Ингээ флаг авчих гэсэн үг. Окей. За дараач нь exam. За exam болохоор юу вэ? Бас нэг ритүү юм байсан санагдаад байна. Буруу санаагүй бол. Эсвэл нөгөө шууд exam-ыг дуудаад тэгээ энэ чинь яагаад ч тийм. Яагаад чинь параметр дамжуулаадсан санагдаж байна энэ. За exam гэдэг юуг бол дуудчихнаа. Тэгсэн чинь exam-ыг дуудаад shell flag авъя гэсэн чинь хэдүүлээ параметр дамжуулах хэрэгтэй болчих жоос байхгүй юу. За эхний параметр бол true false байх хэрэгтэй ч юм уу те. Хоёр дахь нь dead face, гурав дахь нь cafe. За нийт 7 параметр дуудаж байгаа. Тэгэхээр 7 параметр дууданд бас нэг учиртай байгаамаа. Хэдүүлээ 6 эхний 6 x64 эхний 6 параметрыг болохоор хэдүүлээ шууд регистрээр бол удирдах контролдож бол чадна зөө. Тэнгүүд 7 дахь болохоор хэдүүлээ жоохон хэцүү. Тэнгүүд 7 дахь болохоор 7-оос эхлээд stack-аас эхлээд ороод ирнэ гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр хэдүүлэнгийнх нь иймэрхүү код боллоо гэсэн үг. Exploit нь. За хэдүүл эхлээд gadget зал болох нь. Тэгээд offset буюу 40 олчих хэрэгтэй шүү дээ эхний хэлжээр. За эхний регистрийг удирдахын тулд болохоор pop RDI байх хэвээр. Gadget-ийг ашиглах хэвээр. Тэгээд эхний юу нь болохоор тэг байх хэвээр. Тэгээд RSA 2 дахь, тэгээд энэ болохоор dead face, 3 дахь нь cafe, тэгээд 4 дахь, 5 дахь, 6 дахь. Тэгээд 7 дахь хэдүүл яаж явуулах юм гээч. Нэг байх хэвээр гингүүд хэдүүл stack руу ингээд оруулчихна гэсэн үг байхгүй юу. Сүүлд нь. За ингэж энэ X tab нь болохоор манай main exam-ыг дуусан дараа return адрес гэсэн үг. Тэгэхээр хэдүүл нэгэнд exam-ыг дуудсан юм чинь буцаж гарахт нь энэ ямар ч хэрэггүй адресаа л гэсэн үг юм. Тэгэхээр хэдүүлээ та энэ gadget-уудаа иргэд ойлгох хэрэгтэй. Эхний параметрыг удирдахын тулд RDI, RSI, RTX, RCX, R8, R9 гэж явах хэрэгтэй.
Тэгээд үлээ ингээд аюу гой payload-аа ингэж огсорох нь шүү те. Иргэд бол нэг иймэрхүү гэсэн. Таад бас энэ кодыг шууд ChatGPT рүүгээ бас нэг тайлбарлуулж илүү амар өөрсдөө бүр ойлгохгүй байгаадах юм бол. За ингээд ясаж хэдүүлээ ингээд шууд сервер холбогдоод ингээд параметр авчиж байгаа гэсэн. Ингээд flag авчиж байгаа гэсэн. X64 calling convention bla 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 гэж те. Иймэрхүү. За useless. За энэ дэр миний YouTube channel-ыг дурдсан байна. Энэ юу павны болгоод зохиож байгаа хүн болохоор юу шүү. Мигмарц цэрэн гэдэг нэг залуу байд юм аа. Тэр залуу байгаа шүү. Бүх павны зохиосон байна. Тэгээ 5 паунд зохиосон байна. Тэгээ одоо оруулах хүн хамт бодог багш гэн те. За useless гэх энэ бичлэгийг харах юм бол Харуул Занг 2020 оны паунд руу ямар кринж юм бэ. За энэ юу аахгүй юу? Харуул Занг 2020 оны пауны ритүүл липси гэдэг бодлого байна. Тэгээ энэ болохоор яг энэ бодлогын write up нь яг энэ дээр л хасав. Уусаа яг энийг уншаал бодож байна. За тэгээд таад баг би яг ингэ тайлбарлаж байгаагаар таад баг энэ бичлэгийг үзэж болох юм л та. За useless-ийн бодол болохоор нэг юм байна. За хэдүүлээ эхлээд нөгөө нэг job-ийг тавилаа лик хийгээд тэгээ адресаа олно. Тэгээ тэрийгээ хэдүүлэлт липси өгс болохоор липсигээс calculate тэгээд липсийнхаа адресыг олчихно. Тэгээд мэдээж дараа нь липсигээс bin-ээс ч олоод тэгээд системээ дуудаад ингээд ирэхэд шил авчиж байгаамаа л гэсэн үг. Яг би амар тооч тайлбарлаж байгаа өмнө бичлэг хийжсэн болохоор тэгээд. Тэгээд ингэ юм бол биш шүү дээ. Useless. Тэгээд ингээд ирэхэд шил авчаас үг. Яг үдэлээ жоохон юу явж байгааг харах юм бол эхлээд үлээ нөгөө лик гэдэг код явуулсан. Тэгээ манайхаас болохоор дараа нь програм нь өөрөө лик хийж байгаа байхгүй юу? Яагаад лик хийж байгааг гэхээр хэдүүлээ пүцийг дуудсан байхгүй юу? Тэгээ пүцээр дамжуулаад job-ийн таблыг лик хийгээд тэгээд тэрнээс хэдүүлээ липсийн адресыг calculate тэгээд ингээл болчихж байгаамаа гэдэг шиг. За сүүлийн бодлого buffer overflow гэдэг бодлого байна. Buffer overflow гэдэг бодлого байна. За болохоор ажиллаж. Энэ код нь өгдөг л үү. За энэ харчаа та. Энэ ч нөгөө шууд нэг ягаал нэг систем дуудсан санагдаж байна. За энэ юу хийх шаардлага бахаад арах гэж. За ажиллаж үзэх юм бол за input your test гэх юм бол echo by гэж хэдүүлээд гэх юм бол г амар урт оруулж үзье л да. Тэгсэн чинь миний командыг ажиллуулах гэдэг шээ тий. Тэгэхээр энэ ямар аль character-аас эхлээд миний командыг ажиллуулах гэдэг болохын тулд хэдүүлээ энэ дээр за 100 гэж заяа. Тэгээ ажиллуулах юм бол за эндээс эхлээд манай командыг ажиллуулах гэдэг тий. Тэгэхээр энэ хэдүүлээ offset нь олчээ. Энэ бол 31 гэсэн үг. Тэгэхээр хэдүүлээ 31-ийг үржээд ингэчээ. Тэгээ бопоос ингэ яах юм бол 31-ийг оруулчихна. Тэгээд хэдүүлээ ID-гээд shell command өгөх юм бол ID-гээ команд ажиллаж байгаа гэсэн үг. За тэгэхээр ийшээ хандж үзье. Тэгэхээр хэдүүлээ саяны payload авч. За ID ажиллаж байна уу? За ажиллаж байна. За тэгэхээр яг хөө шууд ингэж ятж болох юм байна л да. Тэгээ cut хийгээд нөө тухайн дотор байгаа бүх файл нь уншаад. За энэ дотор манай харуул цэнгийн flag ингэ ороод ирж байгаа гэсэн үг шүү дээ. CU18 Pro гэсэн. Тэгэхээр энэ бол айгүй easy challenge байна. За нэг иймэрхүү энэ guys. Харуул цэнг U18 2025 оны qualifier-ийн бодлогод бол нэг иймэрхүү simple юмуд байсан байх нэ. Тэгэхээр би эндээс бол obscure гэдэг ялгууны бодлогыг бол бодож үзсэнгүү. Тэр нь бол айгүй ядаргаа тарагдаж байна. Тэгээ X graph-ыг бол бүр нэлээд хуцтаа сууж үзсэнгүй. Тэгээд welcome болохоор тэгэл нөө Discord дотор байсан флагууд байна. За guys нэг иймэрхүү. Тэгээд final дээр топ 10 баг лөө хэдэн баг лээ гаргах. Тэгээд би бас final дээр очих байхаа. За guys see ya.